араас нэгээр дагаад байгааг нь анзаарсан. Тэр яха их өрөвдөлтөй л доо. Гэхдээ харин тэр тосмоос л болсон. Хөршийн харьцаа гэдэг манай гэрийнхний хувьд хамаатан мэтээр л төсөөлөгддөг байлаа. Намайг бага байхаас л эхлээд орж гардаг дотн харьцаатай байсан. Манайх гэж айл Дэнжин мянгад байдаг сайхан том хашаа цэцэрлэг мэт цэцэгсээр дүүрсэн хашаатай байлаа. Харин манай хөршийнх дугуй сэлбэг зардаг айл байсан болохоор дугуй багаж харагдхан зөндөө. Би айлын ганц бүрэг хүүхэд байсан болохоор хөршийн хоёр хүүхэдтэй харьцах нь ер нь л бага. Нэрийг нь л мэддэг төдий байдаг байлаа. Амин заяа, буян заяа. Би энэ нэрийг хэзээ ч мартахгүй байх. Магадгүй энэ нэрс миний багадаа авсан хамгийн том айдас явдлын сануулга болдог. Хөрш айлын хүүхдүүд их халтар орж ирвэл би тоодоггүй байлаа. Харин ээж нь сайхан сэтгэлтэй үргэлжил надад чихэр өгдөөд гихч байсан. Харин тэр тосмоос л болсон бор ахвал аимшиг л гэсэн үг. Ягаад ч юм чихүүц хүрдэг байлаа. Үгүй тэр ах тэдний аав гэж нь их сайхан аштай байсан л та. Тэр ах хүүхдүүдтэйгээ их л тоглодог байлаа. Бараг л байнга л амин заяа, буян заяа гэж өрлөөд нуугдаж тоглоод хайгаал явж идэг байсан. Намайг 12 хүрдэг жил амин заяа хүнд өвдөж нэлийн хүнд байдалд байжгаад өвчнөр хэлэлгүй өнгөрсөн түүхтэй. Одоо санах нэ удамшдаг л өвчин гэсэн. Магадгүй ээж эсвэл эмээ өвгөөс нь л удамшсан байх. Бид бүгд гашуудаж ялангуяа тэр тосмоос л улсан ах их л гашуудж байлаа. Өөр зүйл сайн сандаггүй. Ягаад гэвэл 13 настай байхдаа манайх нүүж хашаа байшинд эмээ өвөө амьдардаг болсон. Манайх байранд орж одоо 10-аад жил өнгөрсөн байна. Би хаяа эмээ өвгөнд очдог байсан. Энэ аимшигт явдал намайг 14 настай байхад тохиолдсон юм. Өвөө маань хууч өвчтэй байсан болохоор жилдээ 3 удаа эмнэлэгт 7 хоногор хэвтэж эмчлүүлдэг байсан юм л та. Яг тэр үеэр нь зуны амралтч таарч би эмээтэйгээ хань болохоор хэсэг хугацаанд эмээгэндээ ирээд байлаа. Нэг өдөр эмээ намайг давс аваад иргээд гаргасан юм л та. Оройны 6 цагийн үед юм уу та. Зуны сар байсан болохоор нар буух арай болоогүй байсан юм. Гудамжны үзүүрийн дэлгүүрт миний дуртай заримг байгаагүй болохоор урагш явж дэлгүүр очихоор болсон юм. Ингээд дэлгүүр орж заримгаа авчгаад давсаа марцснаа гэрийн урд ирэл сансан. Тэгээд буцаж ойрхон дэлгүүрээс авчихыг гэтэл аль хэдийн яагаад ч юм би хаачихсан байсан юм. Тэгээд л дахиад давсаа авахаар урагшаа авсаар байгаад аль хэдийн нар буучихсан байсан. Энийг магадгүй тэнийг юм байна гэж бодож магадгүй л ах. Гэтэ үнэхээр юм тохиолдсон юм шүү. Тэгээд дэлгүүрээс гараад гудам руу ороод алхаж байтал араас нэгээр дагаад байгааг нь анзаарсан. Эхлээд юу ч л бодсонгүй. Удалгүй тэр ахын явдал хурдасч би ч жахаа юг үзээд эхлэв. Харанхуй гудамж зөвхөн гудамны гэрэл хоосон. Би алхаагаа хурцсгаж давсаа тэврээд гүг шахам явлаа. Удалгүй тэр аха намайг хүлээ, наана зогс гэж хэлдэг байгаа. Би чинь бүр айгаад гүг шахаж байгаа юм чинь. Хамаг хурдаар гэрийн зүггүүлээ. Тэр ард дагаад л байлаа. Хойлоо нуугдаж тоглоё. Битгий намайг орхи гэх мэтчлэн өглөөд л байсан. Гэтэ ерөөсөө намайг барихыг оролдохгүй байсан их хачин. Би жаахан хүүхэд байсан болохоор амархан л баригдах байлаа. Гэрч төхөж миний зүрх амар гарах шахамгүйж байлаа. Гинэ тэр ах зогсоод ард уйлаад эхэлдэг юм. Би чинь сониудсан гаргаад гэрийн үүдэнд эрэхтэй зэрэгцээд эргээд тартал. Битгий орхилдоо гэд тэр ах уйлаад суучихсан. Хаалга нэж бушуухаа ороод хаалга ардаа төгжлээ. Тэр ах буянзаа, аминзаа гэж хашгирав. Би гайхаж гихтээ айж байсан болохоор гэрлүүгээ гүйж орсон юм. Ороход эмээ минь санаа зовсон намайг хүлээж байлаа. Би эмээдээ тэрвүүлж тэр хачин хүний тухай хэлсэн. Тэгтэл эмээ амар гайхаад ингэж хэлсэн. Хажуу айлын нөхөр нь жилийн өмнө өнгөрч гисэн. Өхнөө алдсан гашуун өвчнийг сэдрээсэн гэсэн юмсан.
Өнгөрөхт нь оршуулаагүй гэсэн магадгүй чи тэрийг харсан байна. Гэд бушуухан л ээж аавыг дуудаж ламд үзүүлсэн. Лам чижиг зүйлийг хэлсэн. Тэрээр намайг охинтойгоо андуурч дагсан байсан. Бас энэ хавар эргэлдэж охинтойгоо ойр төрхтэй хүмүүсийг энэ хавийн хүүхдүүдийг ойр орчимд нь эргэлж дагаж айлгаж явсан байна гэж хэлсэн байсан. Магадгүй ямар нэгэн хорогдсон сүнс энд үлдсэн байх. Тэрнээс хойш би Динжи мянгыг ялангуяа гэр хорооллыг харахаас л айдаг болсон. Тэр яха их өрөвдөлтөй л доо. Гэхдээ энэ бол миний багтаа тулсан хамгийн аимшигт явдлуудын нэг.